За өнөөдөр 6 сарын 14-нд орон нутгийн томилттой ажиллалаа. За манай яамны харьяа 3 агентлаг одоо үндсэн чиглэлээр одоо гол асуудлууд хариуцдаг. Ус цагуур орчны шинжилгээний асуудал хариуцсан агентлаг байна. За ойн агентлаг байна, усны агентлаг байна. Гэсэн 3 агентлагийнхаа зарим үйл ажиллагаануудыг газар дээр нь үзэж харж танилцаж ингэж одоо явлаа. За өглөө одоо бид бүхэн ус цагуур орчны шинжилгээний газар маань энэ жил одоо бас за одоо Өвөр Ангаа аймаг дээр одоо агаар мандлын дээд давхрын одоо судлах аэрологийн төв одоо энэ маань одоо ингээд ашиглалтанд орж нээлттэй хийлээ. За мөн одоо Өвөр Ангаа аймаг дээр бас ардарын станц байгуулах энэ ажлын одоо бас удахгүй эхлэх гэж байна. Энэ жилдээ ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй байна. За мөн дараагийн одоо томилтын ажил маань за манай усны газрын одоо бас хамгийн том хийж байгаа төсөл хөтөлбөр болох за орхон голоос хөгшин орхон гол руу одоо бас одоо 17 км одоо энэ совг шодоо татаж шинэ одоо голыг сэргээх энэ одоо төсөл маань одоо өнгөрсөн хугацаанд энэ хавар намар одоо манай усны газрынхан бол одоо энэ газар дээр л үндсэндээ өнжиж энэ 70 одоо хуучин одоо шороогоор одоо дарагдсан байсан, идвэрсэн байсан энэ сувг шуудууг одоо бүгд нэг үчлэн цэвэрлэж за ингээд одоо орхон гол дээр бас хаалт тавьж за орхон голын усыг тодорхой хэмжээгээр наашаага одоо хөгшин одоо орхон гол руу татах энэ одоо төсөл маань бас одоо төлөвлөгөөний дагуу бас явсан гэж ойлгож байгаа. Нилээ эрсдэлтэй бас одоо яг төлөвсний дагуу явах уугүй юу гэдэг одоо эрсдлүүд байсан. Гэхдээ ямар ч гэсэн төсөл маань амжилттай болоод за энэ одоо Өвөр Ангаа аймгийн шинэ хар орон хотын одоо цаашлаад энэ хар ормын одоо хамгийн гол цэг болох энэ одоо хэлтгий цагаан нуурыг усаар дүүргэх энэ нуур маань одоо 2005 оноос хойш сүүлийн 20 жил усгүй гацсан байсан энэ нуурыг одоо усаар дүүргэж тижээж нуурын ус маань одоо сүүлийн 20 хоногт гэхэд одоо хөөрхөн одоо тижээгдсэн тухайн орон нутгийн ард иргэд мал аж ахуй одоо ундааны ус болсон ийм сайхан одоо нуур маань сэргээд нүдэн дээр одоо илт усаар 20 хоногт гэхэд одоо сайхан устаа болцсон. За дараа нь одоо бид нар энэ нийтдээ хар орон мот маань энэ одоо охины хөндийн 193 мянган га газар нутаг дээр төлөвлөлт хийгдэж байгаа. За тэрнээс өмнө нийтдээ 1500 гаруй одоо га газар дээр ногоон байгууламж хийгдэхээр за ер нь бол одоо хичнээн компаниудад үлээ 22 уул уурхаан томоохон компаниудыг энэ одоо хар хором хотын ногоон байгууламж моджуулах энэ одоо төсөл дээр нийгмийн хариуцлагын хүрээнд үүргэжүүлж өнгөрсөн 25 онд мод тарих ажлыг эхлүүлсэн. За мод тарих ажил маань ингээд хот төлөвлөлтийнхөө зургийн дагуу ингээд хийгдээд явж байна. Манай ойн газар энэ дээр хяналт тавиад арга зүйн зөвлөгөө өгөөд ингээд одоо хамтраад ажиллаж байгаа. Таацын голын таацын цагаан нуурыг сэргээх устай холбоотой энэ төслийг орон нутгийнхан бас ярьж байна. За гэх мэтчлэн ингээд ийм устай холбоотой төслүүдийг бид нар бас энэ копийн үеэр 12 хоногийнхоо нэг өдрийг сэдвчилсэн өдрийг усны асуудлаар хийхээр бэлтгэж байгаа. Энэ дээр бас орон нутгууд маань одоо устай холбоотой томоохон төслөтрүүдийг бас одоо ирж копийн ажлын албанд ирж танилцуул бид нар сайн үр дүнтэй томоохон ашигтай төслүүдийг бол бас олон нийтийн анхаарал хандуул санхүүжүүлэгч хандивлагч орнуудын анхаарал өртүүл цаашдаа бас хөрөнгө мөнгө босох тал дээр бас идэвхтэй ажиллахаар ийм бэлтгэл ажлуудыг хангаж байна гэдгийг бас хэлээд өнөөдрийн одоо бас Өвөр Ангаа аймаг болоод за энэ шинэ хар орон хот дээр хийсэн за 3 агентлагийнхаа удирдлагуудаа хамт хийсэн одоо орон нутгийн томилт маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд бид бүхэн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт яам нэг баг хамт олон цаашдаа энэ Монгол улсынхаа байгаль цаг агаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд энэ одоо уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах за хүн ардыгаа одоо эрүүл аюулгүй орчинд амьдруулах за байгаль орчноо хамгаалах нөхөн сэргээх за устай холбоотой одоо нөөцийг тогтоох за усыг гамтаа хэрэглэх за ойм одоо гамтаа хэрэглэх за мөн хамгаалахаас гадна ашиглах гэх тийм ээ олон чиглэлүүдэд тэгээ уур амьсгал цаг уур орчны шинжилгээнийхийг манайхан зөвхөн цаг уурын мэдээлэл өгдөг байдлаар л асуудалд хандаад байдаг. Цаашлаад цаг уурын мэдээллийг ашиглаж боловсруулж эдийн засаг улс орны үндэсний аюулгүй байдал за
За нөгөө талаар тогтвортой хөгжлийн одоо суур болгож мэдээллийг авч ашигладаг ийм байдлаар одоо ингээд бүх салбарууд маань ийм чухал асуудлуудыг хариуцсан агентлагууд байдаг. Тэгээ бид бүхэн маань одоо улс орныхоо энэ чиглэлээр байгаль орчныгаа хамгаалах чиглэлээр одоо бас ажиллаж байгаа шүү гэдгийг бас одоо үзэж байгаа та бүхэнд одоо бас хэлэхэд илүүдэхгүй баха.